Солонгосын 10 хүүхдийн 6 нь 2-оос бага цаг тоглож байна гэсэн ийм судалгаа гарсан байна. За тус улсын багш боловсролын ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос судалгаа гаргахад бол 10 хүүхдийн 6 нь өдөрт 2-оос бага цагийг тоглож өнгөрөөдгөө гэж мэдэгдэж байна. Энэ хүүхд судалгааг 4-р сарын 9-ноос 22-ны өдрүүдийн хооронд бүгд найрамд Солонгос улс даяар бол явуулсан юм байна. За нийтдээ 10-аас 12 насны 2804 бага ангийн сурагчдын дунд тухайн судалгааг явуулахад судалгаанд оролцогчийн 62% нь өдөрт 2 цагаас бага тоглодог гэж хариулсан байна. За 15% нь 1 цаг хүрэхгүй хугацаанд тоглодгоо гэсэн ийм мэдээллийг өгч байна. За хүүхдүүд бас чөлөө цагаараа юу хийхийг хүсдэг тухай асуухад бол судалгаанд оролцогчдын дийлэнх хэсэг буюу 54.6% нь найзуудтайгаа тоглох хүсэлтэй байдаг юм байна. 33.5% нь болохоор найзуудтайгаа гейм, тоглоом бас тоглох хүсэлтэй байдгаа мэдэгдсэн байна. За мөн одоо чөлөө цагаараа хийх хүсэлтэй босод одоо чөлөө цагийн үйл ажиллагаанд YouTube болон видео үзхийг 29.2% нь хүсдэг юм байна. За 23.6% нь спортоор хичээлэх сонирхолтой байдаг. За 21.3% нь гэр бүлээрээ цагаа өнгөрөөх ийм хүсэлтэй байдаг гэж мэдэгдэж байна. Судалгааны үр дүнгээс харахад Солонгосын хүүхдүүд тоглох цаг багтаа байдаг юм байна. За өдрийн ихэнх цагийг бол хичээл, ном зэрэг бусад үйл ажиллагаанд зарцуулж чөлөө цагаа зүү зохистой өнгөрөх ийм боломжгүй завгүй өдрүүдийг өнгөрөөдгөө гэсэн нь бол судалгаанаас харагдаж байна. За 6 дугаар ангийн сурагчдын 30 орчим хувь нь хичээлээ тараад хагван буюу хувийн одоо ийм сургалтын төв рүү явдаг юм байна. За тэндээ бол хуваарьт ажиллаа дуусгасны дараа 20 цагаас хойш гэртээ ордгоо гэж мэдэгдсэн бол 4% нь 22 цагаас хойш гэртээ ордог гэсэн ийм мэдээллийг бол хэлж байна. За сүүлийн үед бол Солонгосын эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын чанарыг одоо сайжруулах зорилгоор ийм хувийн сургалтын төвүүд, хөтөлбөрүүдэд бол хамруулдаг. За энэ нь бол хичээлийн цагаас эхлээд цагаас гадна бол маш олон одоо цагийг тухайн үйл ажиллагаанд зарцуулахад хүргэдэг юм байна. За энэ нь бол хүүхд чөлөө цагаараа тоглох цагийг нь бол хязгаарладаг гэж үзэж байна. За тэгээд түргөвчлсэн энэхүү одоо сургалтын хөтөлбөртэй холбоотой санал асуулгыг бас судалгаанд оролцогчоос авсан байна. За тэгэхээр судалгаанд оролцогчдын 31.1% нь энэ одоо сургалтанд хамрах тусмаа сайн гэж хариулсан бол 27.8% нь хичээл бол ийм одоо сургалтанд хамрах үйл ажиллагааг бага наснаас нь эхлэх шаардлагагүй гэж хариулсан байна. За мөн одоо судалгаанд оролцогчдоос санаа зовоодог зүйлийг нь асуухад бол 69% нь суралцах, хичээлээ хийх асуудал нь бол хамгийн их сэтгэлийг нь зовоод юм байна. За мөн 33% нь найз нөхдөөгөө харилцах харилцаанд тулгарч байгаа асуудалд бол ихэнх нь санаа зовдог. Мөн 24% нь гадаад төрөх байдалтай санаа зовдог бол 14% нь үе тэнгийн дээрлэхэлтийн асуудлыг хүндсэн байна. За мөн хүүхдийг одоо сэтгэл түгшээсэн нийгмийн асуудлуудыг асуухад 62.5% нь дайны асуудлыг хүндсэн бол 65.9% нь төрөл бага байгааг онцолж байгаа юм байна. За мөн 53.3% нь уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовдгоо илэрхийлсэн. За 38.6% нь ирээдүйд ажилдаа босох хэсэгтэрээ санаа зовдгоо гэж мэдэгдэж байна. За сүүлийн үед бол Солонгосын хүүхдүүдийн сэтгэл санааны байдал, нийгмийн сайн сайхан байдалтай холбоотой олон сэтгэл зовох одоо асуудлууд гарах болсон. За үүнтэй холбогдуулан тухайн судалгааг хийсэн гэж үзэж байна. За Солонгос улсын хувьд бол олон улсын хэмжээнд харьцуулах юм бол 19 гол үзүүлэлтээр хүүхдийн сайн сайхныг дэмждэг улс орнуудын ийм үзүүлэлт байдаг юм байна. За энэ үзүүлэлтийг бол эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас гаргадаг. За тэгэхээр хүүхдийн сайн сайхан байдлыг одоо дашбордоор хэмждэг юм байна. За тэгэхээр дэлхийд даяарх одоо бүх хүүхдүүдтэй харьцуулахад Солонгосын хүүхдүүд бол гэртээ интернет ашиглах боломж нь их байдаг юм байна. За мөн 10 настайгаас эхлээд математик, шинжлэх ухааны чиглэлээр ихээхэн мэрэгшиж танин мэдгүн одоо энэ үзүүлэлтээрээ дэлхийг тэргүүлж байдаг гэсэн хэдий Солонгос хүүхдүүд амьдралын сэтгэл ханамжийн хувьд бол дунджаас доогуур байдгийн байна. За энэ одоо дунджаар доогуур байгаа гол шалтгаан нь бол хүүхдүүд байгаа газартаа найз нөхдөдтэй байх, за мөн тоглох цаггүй байх нь бол тэдний одоо сэтгэл санааны сайн сайхан байдалд муугаар нөлөөлдгөө гэдгийг энэхүү одоо судалгаанаас харж болохоор байна.